Орхон аймагт тулгамдж буй асуудал болох жаргалан цумын хангалтын голын бохирдол болон Эрдэнэт үйлдвэрийн хаягдал хэлснээс үүсдэг цагаан тоосны дэгдэлтийн ажилд аймгийн удирдлагууд олон талт арга хэмжээг шат дараатаар авч хэрэгжүүлж байгаа илээ. Үүний нэг нь бүгд найрамдах Солонгос улсын хөрөнгө оруулалттай Mongolian Habio компанитай дээрх асуудал дээр хамтарч ажиллах гэрээ байгуулсан явдал юм а. Солонгос улсын хөрөнгө оруулалттай Mongolian Habio KK-тай бол бид нар хамтарч ажиллаж хангалтын голд цэвэршүүлэх хангалтын голд ус цэвэршүүлэх байгууламж барих, цагаан цусны дэглэлтийг бүрэн зогсоох, цаашлаад түүгээр малын тижэл хөрсийг дахин сэргээх бордооны үйлдвэр болон бусад боломжтой бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх, Эрдэнэт ландшафт төслийг танилцуулж, Орхон аймаг Эрдэнэт үйлдвэр төрөмчийн газартаа бол тухайн чиглэлээр хамтран ажиллахдаа санал хүсэлтээ бол ирүүлсэн байгаа үлээ. Энэ аймгийн сэтгэрийн 2016-аас 20 оны үйл ажиллагааны хөтөлбөр туссан. Жаргалан цумын ногоочдын төмс үндэсний ногооны устгаанд ашиглаж байгаа хангал голд ус цэвэршүүлэх байгууламж барих ажлын зураг төслийг боловсруулж барьж эхлэх. Цагаан тоос бууруулах хөтөлбөр төлөвлөгөөг шинжилэн батлаж хэрэгжүүлэх гэсэн бодлоготой нийцж байгаа тул орон нутгийн зүгээс дэмжин ажиллах саналтай байгаагаа бас илэрхийлж байна. Интернет ширүүгдөө 미세먼지를 깨끗 сайн байцгаана уу өдрийн мэндийг хүргье. За тэгээ Habio хариуцлагатай компани зүгээс Эрдэнэт хотын иргэдийнхээ төлөө тийм ээ хамтарч ажиллана гэдэгт бас ихтэй найдаж байна. Бидний зүгээс Эрдэнэт хотын иргэдэд зориулан за модны суулгацыг ингээд өгч байгаа. Тэгээд ерөнхийдөө модны суулгацаа ногоон хөлөмжийг байгуулах гэдэг хийх юм байнамаа. Хотын иргэдийн тийм ундны усыг цэвэршүүл одоо энэ голыг цэвэршүүлэх ажил бас оролцсон ажлыг хийх байгаа. Энэ ажил дээр бид нар бас одоо гар бие оролцож бүх зүйлийг хийх хэрэгтэй байгаамаа. 협조와 도움을 부탁드립니다. 감사합니다. Энэхүү тус гэрээний хүрээнд Орхон аймагт 3,000 модны суулгац хүн төлбөргүй өгөхөөс гадна цагаан тоосны дэгдэлтийн бүсэд амьдардаг 1000 гаруй иргэнийг хүнд металлын сорилт хийх, амьсгалын замын өвчлөлийг илрүүлэх онцлогоо шинжилгээнд хамруулах зардлыг дээрх байгууллага гаргахаар болсон байна. Орхон аймаг энэхүү гадаад харилцаагаа тэлж олон төсөл арга хэмжээг орон нутагтаа хэрэгжүүлж ажиллаж байна.